Оройн төргийн эрхэм мөндөд үзэгчтэй нөлөө шийдэл нэвтрүүлгийн цоошин дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ даваа гарагт бид бүхэн Монгол үндэстний хамгийн том баяр наадмуудын маань нэг болох баяр наадмынхаа талаар ярилцах гэж байна. Энэхүү баярын онцлог, за мөн тэмдэглэж ирсэн хэлбэр, заншил болон нэг өөрчлөх, шинжлэх ямар шаардлагууд байгаа, мөн шаардлагатай юу гэдэг талаар бид бүхэн студид дээр урьж авчирсан 6 зочинтойгоо ярилцах юм а. Чухам яагаад наадмыг өнөөдөр ярих болсон талаар сурвалжлага үзээд бүгдээрээ хэлцүүлэгтээ орцгоё. Үндэсний их баяр наадам нь монголчуудын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг биелэгдсэн үндэсний уламжлалт баяр юм. Уламжлалт баяраар ахмадууд төв цэнгэлдэх хүрээлэн ордог, тэгээд гэртээ ирж бүх хурдан морьдоо үздгээс өөрөөр тэмдэглэн өнгөрүүлдэггүй гэж хариуллаа. Зүгээр наадмын баяр сэнгэлийн хувьд бол яг бага багтлын их наадам сайхан сагддаг гэсэн сумын наадам. Одоо бол нэг онц аюу гүнзгий сэтгэл төрдгөө шүү дээ. Урлагийн тоглолтууд нь л зүгээр. Бусдууд нь бол морд над сайхан. Бусдууд нь ч нэг онцгой сэтгэл төрх юм байдгүй. Гэр бүлээрээ наадмын талбай дээр очдөг, наадмын хойшоороо иддэг. Тэгэл телевизээр бөхөө харддаг. Тэгээд нэг соёлон үздэг юм да. Энэ төв цэнгэлдэгтэр л ирэндээ. Тэгээ морь үзэл баруун тийшээ очино. Өөр одоо үзээд явах юм яах вэ? Харин залуучууд хотын төвжирэл дунд байхаас салхдаг, төв цэнгэлдэх хүрээлэн орж хуушуур авдаг, эсвэл гэр бүл найз нөхөдтэйгөө салхинд гарч өнгөрүүлдэг гэлээ. Төв цэнгэлдэхтэй орол нэг ингэжэл хуушуур ичээл хөдөл ордог лээс одоо л ерөхийн тэгээ хөдөө өвдгөл болсон шүү дээ. Төрөжлөхт хөвсгөл явал буу юм болчихсон тий. Ер нь салхинд орчоод амарч гэнэ үү? Тэгээ салхинд гараад амарчиж шүү дээ. Тэр нь жоо арга шулаа өмдөө. Тэгээ хотод ингээ бүглөөн тэгээл хуушуурн дээрээ оочрлон тэгээл хэцүү шүү дээ. Би жил болгон төв цэнгэлдэх ороод нэг ядаж нэг 5-5-аас хойш нэг бүх үзчих юмсан гэж болдгоо. Тэгээд тэр болгоно нөгөө юу хүний нөгөө суудал муудлахгүй сууд муудлаас ахгуулаад ер нь жоохон тийм хүнд гэрх асуудал болоод ер нь тэр болгоно үзэж чаддгүй. Миний хувьд бол гэр бүлийнхэндээ тий гадаа сайхан агаарт гараад нэг тиймэрхүү мэдээж наадмын гол зүйл бол хойшоороо хийж идээд тэгээд нэг тиймэрхүү маягтал тэмдэглэдэг. 93 наадам буюу уламжлалт үндэсний их баяр наадмыг иргэд ингэж л тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэгвэл наадмыг тэмдэглэж ирсэн үүсэл гарлыг он цагаар тогтоох боломжгүй гэж эрдэмтэн судлаачид хэлж байна. Харин археологийн баталгаатай их сурвалжаас харахад Дундгов аймгийн Үлзийд сумын Дил хүнжлийн ууланд хадны зургаас харахад барилдаж байгаа хоёр бүхийн зураг байжээ. Энэ нь хүрэл зэвсгийн үе буюу 11 мянган жилийн өмнө Монгол угсаатнууд бүхийн барилдаан барилдаж байжээ гэдэг улмөр тодорхой харагдаж байна. Харин түүхэн их сурвалжаас үзвэл хүннү үеэс 93 наадам гэж тэмдэглэж иржээ. Энэ маань одоо эрд цэргийн эрдэм. Тэр цагт бол дайн байлдаанд эмэгтэй хүн явдаггүй, явах ч ёсгүй. Тэгэхээр дайн байлдаанд одоо ордог гарамгайлж байлдадаг хүний одоо эрхэмлэх ёстой 3 эрдэм бол ерөөсөө нь л халз тулсан дайсантайгаа бол одоо барилдаж ялах. Алсын зайд байгаа дайснаа бол одоо харваж гартуулах. Тэгээд одоо хурдан морины эд шидээр хав хүчээр хав хурдаар бол дайснаа ялгах энэ 3 бол зайлшгүй чухал. Богд хаант Монгол улсын үед болон түүнээс өмнө даншиг наадам гэж тэмдэглэж байжээ. Энэ үед эзэн богд хааныхаа өлмийг батаршуулах, инх тунх байлгах зорилгоор өндөр гэгээн зан базрыг богдын ширээнд залахад даншиг наадмыг тэмдэглэж байсан. Үүнээс хойш 10 засгийн наадам зэргийг тэмдэглэж байгаад ардын хувьсгал яалсан баяр наадам нь өнөөгийн та бидний тэмдэглэж байгаа Монгол улсын төр ёсны баяр наадам болжээ. Тэгэхээр өнөөгийн бидний тэмдэглэж байгаа баяр наадам нь ардын хувьсгалын баяртай шууд холбоотой гэж байгаамаа. Хүнүү гүрний байгуулагдсан, тэгээд одоо их Монгол улс байгуулагдсан, тэгээд ардын хувьсгал гэж 3 ойгоо давхарлуулад хэлж байгаа. Тэгэхээр зэрэг нийт Монголын төрт ёсны баяр бол мөн нэлтөө. За яг хөө энийг хувь хүн тодорхой бүлэг хүмүүс, нэг хэсэг хүмүүс яаж тэмдэглэж байгаа, яаж ёсолж байгаа бол өөр байгаа. Мэдээж хэрэг энэ дотор бол тэгж их урдныхаа ёсыг баримталдаг хүн байдаг байж болно, үгүй байж болно. Ер нь бол эн чинь монголчуудын одоо аль эрт цагаас л өнөө хүртэл уламжилсан энэ 3 хэлбэр нь бол ер нь нэг зөрөө байхгүй. Тухайн цаг үед амьдарч байгаа хүмүүс энэ баярыг хэрхэн тайлбарлаж ойлгож байгаа нь харилцан адилгүйч. 93 наадам гэдэг мөн чанараа алдаагүй учраас энэ баярын утга учирыг хэвээрээ уламжлан тэмдэглэж байгаа гэж эрдэмтэн судлаачид үзэж байна.
За тэгэхээр Монгол түмнийхөө дэлхийд данстай Монгол наадмынхаа талаар ярилцахаар студид урьж авчирсан зочдтой танилцуулъя. Миний баруун гар талаас Монгол улсын шадар сайд улсын хурлын гишүүн Уянбаатар, за нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга, гэрэл чуулгын дарга ирсэн байна. За гадаад хэргийн яамны гадаад сурталчилгаа мэдээллийн газрын захирал Мандах цэцэг хүрэлцэн ирсэн байна. Миний зүүн гар талд урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Од гэрэл хүрэлцэн ирсэн байна. Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч академич Доржгой ирсэн байна. За хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга морь тайлбарлагч Гал Бадрах нар хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр бид бас үзэгч та бүхнээсээ баасан гарагаас эхлэн наадмаа хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг талаар санал бодлыг тань сонссон байгаа. За Icon-ийн мен дээр нийтдээ 446 хүн санал өгснөөс хамгийн их нь наадмаар үзэх юм байдаггүй учраас гэр бүлээрээ хотоос зайдуу салхинд гардаг гэж хариулсан бол за зөвхөн гэртээ зурагтаар наадмын үйл ажиллагаагаа үздэгэ гэж 40.8% хоёрдугаарт орсон байна хариултын. За төв цэнгэлд хүрээлэн орж наадмын нээлт болон хаалт үздэг гэж нийт хариулсан хүмүүсийн 9.4% нь хариулсан бол хүүдэл 7 худаг орж хурдан морины уралдаан үздэгэ гэж 3.8% нь хариулжээ. За яг энэ санал асуулгыг бид мөн Facebook дээр явуулахад арай илүү олон хүн санал өгсөн байна. За бараг нийтдээ 8000 гаруй хүн санал өгснөөс хамгийн их нь буюу 4400 хүн гэртээ зурагтаар наадмын үйл ажиллагаагаа үздэгэ гэж хариулсан байна. Наадмаар үзэх юм багтвал гэр бүлээрээ хотоос зайдуу гаргадгаа гэж 3000 хүн. За төв цэнгэлд хүрээлэн орж нээлт хаалт үздэг гэж 750 гаруй хүн. За хөдлөн удаг орж хурдан морины уралдаа үздэг гэж 602 хүн хариулжээ. Тэгэхээр интернет хэрэглэгчид маань нэвтрүүлэгт санал бодлоо бас хэлсэн байна. Тэгэхээр нэвтрүүлгийнхаа хамгийн эхний асуултыг бас хүрэлцэн ирсэн зочдоос та бүхэн наадмаар яаж баярлдаг вэ? За хүүхэд ахуй насандаа тэмдэглэж ирснээс одоо тэмдэглэж байгаа зан үйлд ер нь өөрчлөлт орсон санагддаг уу гэдэг асуултаас эхлэе. Уянбаатар сайдаас. Монгол улсын одоо үндэсний их баяр наадам бол монгол хүн болгоны зүрх сэтгэл байдаг. Ийм агуу сайхан үйл явдал бид хүүхэд цагаас эхлэн сумынхаа наадам үзэж хошуураа идэж тухайн үед улаан ус гэж үржи ундаага ууж бид наадмаа тэмдэглэж байсан. Хүүхэд байхдаа хурдан морь унаж хүүхдийн барилдаанд бас гарч наадам тэмдэглэж байсан. Тэгэхээр Монголын наадам гэдэг бол одоо дэлхийд гайхах ийм сайхан үйл явдал Монголын нийт ард түмний түүний дотор ялангуяа хөдөөгийн малчид манай Улаанбаатарчууд нийслэлийн бүгд одоо энэ наадмыг шимтэн хүлээдэг. Дийлэнх олонх нь баг одоо бүгдээрээ ингэж хэлж болохоор энэ наадмыг үздэг. Зарим зурагтаар, зарим нь одоо наадмын талбай дээр очиж үзэж байгаа. Ер нь яг хуу төв цэнгэлд хүрээлэн за хөөдлөө худаг. Цаашдаа нөгөө одоо скватрын талбай гэдэг юм уу. Энэ бүх зай талбай бол бас тэр болгон хүрэлцэхгүй хүмүүс их одоо олон ирдэг. Гадаадын зочид, жуулчид хэдэн одоо 100-аараа 1000-аараа ирдэг учраас зай талбай юм уу чихэлдэх хүндрэлүүд гардаг учраас зарим төвөгшөөдөг байж магадгүй. Тэгээ ер нь бол их орноо хайрлах энэ баяр наадмаа хүндэх үүднээс монголчууд бол улам жил ирэх тутам өргөжж байгаа гэж би бодож байгаа. За баярлалаа. Тэгэхээр бас мэдээж хэрэг наадам зохион байгуулах комист орж ажилладаг хүмүүс ирсэн байгаа болохоор одоо наадам яаж тэмдэглэж яах гэж асуухаар мэдээж хэрэг штаб дээр ажиллаж тэмдэглэж байгаа. Гэхдээ гэрэл чулуун даргаас бас таны хувьд сүүлийн жилүүдэд наадмыг яаж хэрхэн тэмдэглэж өнгөрүүлж байна? Яг хэлбэрийн хувьд таны бага нахуй наснаас одоо өөрчлөгдсөн санагддаг уу гэдэг асуулт байна. Би бол хотод өссөн болохоор зэрэг бол сумын наадам гэдрэгээд ийм юу бол надад өнөхөр тийм юу бол байхгүй зүгээр хотын хүмүүсийн ерөнхий жишгээр л явж ирэл байсан л да. Би одоо жишээлбэл тэр олон хүүхдэд айлч чинь яг түрүүн ярьжсэн хүн яг миний нүдэнд харагдал ярьжлээ. Тэр стадионоо тойрж яваал те. Тэгээд нэг хэдэн хойшор хэдэн улаан ус авч уугаал аав ээжтэйгээ яваал ингэдэг л дурсамж үлдсэн байна. Зүгээр сүүлийн үед бол үнэхээр миний хувьд бол энэ зохион байгуулах ажлыг сүүлийн 3 жил хийж байгаа юм учраас зохион байгуулагчдын хувьд бол наадам үзэх тухай сайхан наадах тухай ойлголт байхгүй. Наадам дууссаны дараа л хэд хоног амрах шүү дээ. Тийм учраас бол наадмын ажил ихтэй байгаа. Ер нь бол жилээс жил наадмыг сайн болгох, хүртээмжтэй болгох, бүрэн дүүрэн болгох, ялангуяа дуржингаас эхлээд 5 хоног амардаг, нодон жилээс эхлээд 5 хоног амардаг болцсонтой холбогдуулаад наадмын програмууд асар их өргөжж байгаа. Улаанбаатар хотын хувьд бол Найрсаг Улаанбаатар гэсэн тусгай хөтөлбөр гаргаад энэ хөтөлбөрөөрөө бид нэр наадмыг үйл ажиллагааг дэмжиж явуулдаг. Яагаад гэх юм бол гадаадын маш олон жуулчин ирдэг.
тэр болгон бол юунд орж чаддгүй үзэх юмгүй ингээ байгаад болохгүй учраас бид нар бол 5 хоногийн одоо бүрэн програм гаргаж шийдэх болсон. Тийм учраас бол нийслэл дээр идэг ачаалал маш их өссөн. За гэхдээ бол бид бол энэ асуудал үр дүнтэй болж байгаа гэж үзэж байгаа. За баярлалаа. Мөн телевизийн хамт олон монголчуудтай бас наадмаа үзүүлэх гээд бас яг их ажилтай байж таардаг байгаа бас тийм. Тэгэхээр мандах цэцэг захирдлын хувьд бас саяын асуултыг та яаж наадмалдаг вэ? Тэгэхээр яг бидний баг байхад наадам бас их зүгээр хүүхэд насны дурсамж болгоод ч тэр их гоё байсан санагддгийг. Эмээ өвгөөд дагаал одоо яг хүмүүсийн илтгэр наадмын талбайгаар явбал яг дараа нь биднээс оюутан болох хугацаанд наадам гэдэг нэг хэсэг тоохгүй болчдөг үе байдаг. Найз нөхдөдөө одоо хөдөө салхинд гарах ч юм уу арай өөр арга хэмжээгээр явждаг. Сүүлд нь яг зүгээр яг ингээд ажлын талбар дээр гараад ялангуяа гадаад хэргийн амн дээр ингээд ажиллаад ирэхээр бид нар одоо яг наадмын үеэр нөгөө гадны зочдод үзүүлж харуулдаг гол зүйл маань учраас гадны зочид их байдаг. Тэр утгаараа ялгаагүй бас яг одоо тухайн үед ирсэн зочдоо аваад наадмаа үзэл сонирхуулаад үг түүхээсээ яар сонирхуулаад арай одоо олон хүнд илүү их мэдээлэл хүргэх юмсан гэдэг үднээс ерөнхийдөө бас их ажиллаа таардаг. Тэгэхээр яг тэрний дараа бид нар ерөнхийдөө нэг гадаадад бас нэг ажиллах хугацаа бас байдаг. Тэгэхээр гадаадад ажиллах хугацаанд наадам гэдгийг зүйлийг ер нь хүн болгон илүү их ойлгодог байна. Илүү их санагалцдаг, илүү их ойлголдог. Гадна талаас нь эргээд харахаар бас бидний санаа оноогоо өгч юмсан ч гэсэн их олон асуудлууд гардаг. Тэгэхээр яг миний хувьд зүгээр наадам гэдэг эргээд ингээд бодоход ерөнхийдөө энэ 3 одоо үндсэн юм дурсамжууд л харагдаж байна. За баярлалаа. Бас гадаадд байгаа монголчууд маань бол төвлөрсөн хотуудтай бол наадмаа бас тэмдэглэж ирсэн тийм уламжлалууд бол бас манай хэвлэл мэдээлэлээр их гардаг шүү дээ. Тэгэхээр монголчууд их төвлөрсөн газар цуглаад наадмаа хийдэг байдаг. Тэгэхээр одгэрэл захирлын хувьд бол соёлын наадам гэдэг арга хэмжээг бас сүүлийн 7-8 жил зохион байгуулж байгаа баг. Тэгэхээр арай монгол наадмаас арай өөр хөтөлбөртэй байдаг санагдаж байна. Бас миний сонирхож хөтөлбөрийг хардаг арга хэмжээнүүдийн нэг л дээ. Тэгэхээр таны хувьд наадам яаж өнгөрдөг вэ? Яг өөрийнхөө зохион байгуулж байгаа арга хэмжээн дээр бас зохион байгуулалт өнгөрдөг үү? Эсвэл гэрээрээ бас амарч наадамлдаг үү? Мэдээж одоо зохион байгуулагчийн хувьд бол хөдөлгөөн удаг дээр 11-12-нд. За тэгээ бэлтгэл ажлыг бол 10-нд. За тэгээд өөртөө цаг гаргах хугацаа бол наадмын дараа буюу одоо бүх зохион байгуулагч нарын нэгэн адил бол 15-наас хойш одоо амарч таардаг. Тийм тэгээд манай одоо байгууллагын соёл урлагийн их сургуультай болон Мета гэдэг Солонгосын зөвлөх компанитай хамтарч одоо зохион байгуулж эхэлсэн соёлын наадам гэдэг агуулга бол 2008 оноос бол эхэлсэн агуулга. Зорилго нь бол Монголын одоо үндэсний тусгаар тогтнолын их сурвалж болсон үндэсний соёл, зан заншил, уламжлалаа хойч үедээ өвлүүлэн үлдээх. За тэгээ соёл урлагийн үйлчилгээ, үйлдвэрлэлийн чанарыг одоо шүнд төвшөнд давж. За Монголын соёл урлагийг гадаадд сурталчлах. За тэгээ дэлхийн жишгт нийцсэн наадмыг зохион байгуулах, үндэсний чадварыг бэлдэх гэсэн ийм одоо том зорилтуудтай эхэлсэн ийм наадам байгаа. За тэгээд наадмын хүрээнд бол Монголын нэг өдөр гэдэг гар урлал болон ардын урлалын хотхныг бол байгуулдаг. Тэгээд Сэрсэн дал гээд бол тоглолтыг бол 2 хоногийн хугацаанд бол наадамчин олондоо толиулдаг ийм сайхан арга хэмжээг бол 9 дэх жилдээ одоо зохион байгуулж байгаа. За баярлалаа. Тэгэхээр Актемч Доржгойгоос миний сонирхох гэсэн зүйл нь 2010 онд Монгол наадмыг ЮНЕСКОд бид бүхэн бүртгүүлж яг одоо жинхэнэ утгаараа дэлхийд данстай Монгол наадам болгож яг баталгаажуулж чадсан байдаг юм байлээ. Яг түүхийг харахад тэгэхээр манайхаас өөр Монгол туурхтнууд дунд бас наадмыг бидэн шиг өргөн дэлгэр тэмдэглэдэг үндэстэн улс байдаг уу? Тийм байвал та тэдгээрийн жишээнээс бас өөрийнхөө наадмын дурсамжуудаас хуваалцаач. Та яаж наадамлдаг вэ? За үндэстэнд бол өөрийн гэсэн соёл юмда наадам байдаг. Монголчуудынх бол бас өөр мэт 93 наадам бол 1206 онд Чингис хаан анх Монгол улсын их хаанд өргөмжлөхөд одоо 93 наадмыг бол анх зохион байгуулсан байдаг. Үүнээс хойш ингэж үе уламжилж одоо болтол өргөлжилж ирсэн байгаа.
Тэгэхээр энэний цаад утгын юу байна вэ гэвэл энэ эрх чөлөө тусгаарлах төлөө би дааж олж авсан энэ хүний бахархал өөрийгөө бол баярлаж бахархаж өөрийгөө бол хойч үеийн бол энийг мэдэх ёстой. Зөвхөн урагнаад уралдаан үзэж байгаа биш, бүх орилдож байгаа биш. Тэгээ ном сум харваад байна. Энэний цаад учир утгын юу вэ? Нэггээр хэлбэл тэмдэглэлт үйл явдал энэ тодорхой бол өдрийг уламжлалт өдрийг болвол тэмдэглэх тухай засгийн газрын шийдвэр эргэцэн баталгаажсан ийм нөхцөлд бол яг гэвэл наадам болгож бол тэмдэглэдэг. Энэ наадам бол Чингис хааны үеэс бол уламжлалтай байх нь байна шүү дээ. Түүнийг хойно аваад үзэх юм бол одоо 1634 оны байдлаар аваад үзвэл энэ одоо түүхийн номд одоо тэмдэглэснийг үзэхэд номд хэвлэл тэмдэглэснийг үзэхэд бол 37 хаан бол тэмдэглэж ирсэн. 37 хаан. Түүний дараа бол 1639 онд Ширээ цагаан урд юу одоо Занбатар эгэнэг шашны Монголын тэргүүний шашны тэргүүнд өргөмжлөх энэ ёслолыг бол баяр байдалтай бол тэмдэглээд энэ хожим одоо дан шиг болоод ингэж уламжилж ирсэн. За баярлалаад орж байгаа. Тэгэхээр бид бүгдээрээ 2 минутаас хариулдаг байгаа. Мэдээж хэрэг түүхийн сөхүүл 1206 оноос хойш гэхээр маш урт удаан түүхтэй Монгол үндэсний маань баяр байна. Тэгэхээр бас нэвтрүүлгийн эхэнд бид бүхэн сурвалжлаган дээрээс сонссон анхнаасаа бол 93 наадам гэдэг илүү эр цэргийн одоо зориулалтаар ирмгийн мэрэгнээ шалгах одоо ир бира хоорондоо уралдуулах байсан. Тэгэхээр галбадрах наримчгийн дараагаас би арай өөр юм сонирхол одоо таавал хурдан морины салбар хорооны наримчгийн дарга өөрөө морь тайлбарлагч байгаа. Тэгэхээр Монгол наадмыг яг энэ 93 спорт нь одоо сүүл рүүгээ одоо яг ихний зорилгоосоо жоохон халиад илүү спорт тал руугаа орж ийн гэж та хардаг уу? Ер нь энэ түүхэн уламжлалтаа энэ наадам маань өргөжж ирснээрээ. Тэр үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан гэдэг бол таны асуусан бооцот уралдаан бусад эд наадмуудаас бол ондоо онцлогтой. Энэ бол төрийн наадам, төр зохион байгуулж байгаа наадам гэдгээр онцлогтой. Манай үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан бол дэлхийд байхгүй бөөн гараатай шулуун замын уралдаан. Энэгээр одоо их онцлогтой ийм уралдаан байдаг. Гэхдээ энэ зэрэг энэгээр бид одоо ингээд Монгол түмэн хурдан мориныхаа уралдаанаар мориороо бахархаж байдаг. Энэ утга нь юу гэхээр энэ зэрэг ерөөсөн Монголын чинь түүх соёл бол одоо морьтойгоос салшгүй холбоотой. Тийм ээ бидний одоо өвдөөдсөн маань одоо түүхэн замналч гэсэн одоо ингэж явж байдаг. Энэ утгаараа одоо морьдон сайхан одоо бодлоангүй эмгцэгтэй зурамтай зохион байгуулалт сайтай уралдуулах нь одоо бидний одоо хурдан морины салбар хорооны гол үүрэг. Ингээд бэлтгэл ажлуудын одоо сайн хангаад ингээд уралдуулах юм бол тэнд одоо янз бүрийн асуудал одоо гарах асуудал бол байхгүй. Хамгийн гол нь зохион байгуулалтын асуудал. Зүгээр энэ дээр бусад бооцоод уралдаан дээр таны асуулт нь гэхэлэр энэ одоо өөр сум орон нутгийн наадамд аймагч үед юм ингээд уралдаж байгаа наадмууд морь уралдаж байна гэж энэ дээр одоо хүүхэд унлаа, эндлээ тэргээд ингээд янз янзын яриа гардаг. Энэ ч ерөөсөн тухайн орон нутгийн төр захиргааны байгууллагуудын хариуцлагын асуудал. Тэр одоо заавал уралдаан зохион байгуулж байгаа хүнч байгууллагч бүгдээрээ зөвшөөрөл авсан байдаг орон нутгийн ийм зохион байгуулалт газар орноо үзээгүй зохион байгуулалтын ажиллагаанаас л болж байгаа асуудлаа гэж одоо үздэг. Тийм учраас хурдан морины төрийнхөө наадмын хурдан морины уралдааныг бид эртнээс бэлтгэлийн сайн хангаад газар юмнуудаа сайн үзээд заммаа сайн засаад нэг уралдаан бол сайхан болно гэсэн ойлголттой. За баярлалаа. Тэгэхээр эхний бас зочдоос асуусан асуултаа манай телевиз үзэгчид маань өөрийнхөө наадмын дурсамжийг бас одоо зарим нэг орхигдсон сайхан дурсамжийг эргэж сэргээсэй гэсэн уламжлалын нүүдэл шийдэлхүүр үгийг ашиглан бидэнд ирүүлэх боломжтой байгаа. Тэгэхээр
энэ жил бас наадам зохион байгуулдаг дарга нар маань хүрэлцэн ирсэн байгаа болохоор энэ жилийн наадмын талаар бас үзэгчд маань мэдээлэл авах сонирхолтой байгаа. Мэдээж хэрэг цаг бол арай эрт байгаа. Гэхдээ мөн эдийн засаг хямралтай байгаа энэ үед наадмын төсөв бол ямар шүү байгаа вэ? Мэдээж хэрэг наадам маань хуульчлагдсан төрт ёсны баяр байгаа. Тэгэхээр тэр талаар бас Оянбаатар сайдаас сонирхоо энэ жилийн наадам бол АСЕАН Монгол улсд болж байгаа болохоор бас их өргөн дэлгэр тэмдэглэх ухаа гэсэн хүлээлт бол нийслэлчүүдийн зүгээс байдаг баг. Тэгэхээр энэ жилийн наадмыг онцлогтой. Энэ жилийн наадам бол Монгол гүрэн хөнөө гүрний байгуулагдсан 2225 жил. Их Монгол улсын 810 жилийн. За автомобилын одоо 105 жилийн, ардын хувьстай 95 жилийн гэдэг одоо тэгш таарч байгаа. За энэ тэгшөөгоор бид уламжлал ёсороо 1024 бүх барилдана. 6 насны одоо нийтээ 2000 гаруй адуу морь хуралдах байх. За нэг сурын наадам, бусад одоо том наадмууд ирнэ. Гадаадын олон 10,000 зочин ирнэ гэж тооцож байгаа. Түүний дотор АСЕАН орны гэхэд бараг төрүүч нь бууж байгаа 80 гаруй орны төлөөлөгчд түүний дотор өндөр дэд хэмжээний хүмүүс шууд наадмын үеэр наадмаас шууд залгаад бууж байгаа. Тэгэхээр энэ наадмын үед нэлээд онцгой хариуцлагатай өөрөмс байдлаар бэлдэж байгаа. Та хэллээ эдийн засгийн хүндрэлтэй байдал бол бидний хувьд байгаа. Ийм учраас өнгөрсөн оны наадмын төсвөөс хэтрүүлэхгүйгээр өөрөөр хэлбэл тэр хэмжээнд хэдийгээр одоо бүх үйл ажиллагаа маань 2 дахин түүнээс илүү нэмэгдэж байгаа ч гэсэн тэр хэмжээнд санхүүжилтийн хэмжээнд бид шийдэх зохион байгуулахаар өнөөдөр засгийн газрын хуралдаанд орж төсвөө батлууллаа. Төсвийн байдал бол хүндрэлтэй байгаа. Энэ хэмжээнд бид ажлыг зохион байгуулахдаа нэлээд одоо үйл ажиллагаанд хандах хандлага зохион байгуулалт менежментийг бид нэлээд бодолцож байгаа. Тухайлбал бид урлаг соёлын арга хэмжээ, наадмын ерөнхий найруулга шиг хүчин тодорхой нэг хүнээ томилоод тэр маань одоо хэдэн жил дараалал ч юм уу хийдэг байсан бол энэ жил бид шууд сонгон шалгаруулалт зарласан. Өөрөөр хэлбэл өөрийнхөө багтай өөрийнхөө тэр одоо уран сайхны бүх концепт бодлогоо боловсруулсан цогц хөтөлбөртэй игээр орж ирээд одоо Наранбаатар найруулагч бол энд шалгарч энэ одоо улсын баяр наадмын комиссар баталгаажиж үйл ажиллагаанд орж байгаа. Цаашдаа бүхэл зохион байгуулж байгаа үйл ажиллагааг бол бид нэлээд өндөр дээд хэмжээнд нарийн сайн зохион байгуулахаар төлөвлөж байгаа. За энэ бүх асуудлыг бол эргээд бас ярих байхаа. Ер нь бол гадаадын олон зочидтой түүний дотор өндөр дэд хэмжээний зочидтой учраас бид их өндөр хэмжээнд зохион байгуулахаар тооцож байгаа. За баярлалаа. Тэгэхээр 15 оны төсөвтөө багтаагаад энэ олон тэгшөө за дээрээс нь АСЕАН бас олон зочид төлөөлөгчд Монгол улс Улаанбаатар хотод маань ирэх болохоор үзүүлж харуулах юм ихтэй байх. Бас хүн болгоны мэдээж төр засгийн болон бас нийслэлчүүдийн маань одоо бас маань ашигтай байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр гэрэлжлүүн дараагаас бас яг саяын асуултыг нийслэл бол яг таны хэлснээр 5 хоног сунж амардаг болсон болохоор үзүр үйлчлэгээ нэмэх за талбай дээр өнгөрсөн жилүүдийн бас олон оройны хүлээн авалт тоглолтууд бас болдог байсан. Энэ жил ямар сонирхолтой зүйлс төлөвлөж байгаа бол за энэ жил бид нар урд жилүүд өнгөрсөн жилээс хийж эхэлсэн Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийнхөө уламжлалт арга хэмжээүүдийг бол зохион байгуулнаа. Тэгвэл 7 сарын 7 дугаар сарын 10-ны орой учиртайгаар унтлахоо дөөрийг бид нэр Чингис Талбайд бол тоглоно. За 11-нд Улаанбаатарын үдшээ хийн. 12-нд Талын бүжиг гэдэг нодлон бид нар Бурайд, Өвөр Монгол, Тува эднээс бүжигт иржсэн. Тэр бүжийг бас Монгол үндэсний Талын бүжиг гэсэн их наадмыг хийн. 13-нд Дээлтэй Монгол арга хэмжээ явагдана. Орой нь бол Морин хуурын фестивал болно. За ингээ 15, 16-нд бол АСЕАН-ийн яг дээд хэмжээний уулзалтууд хийгдэх учраас тэрэн зориулсан тусгай хөтөлбөрийн дагуу арга хэмжээд явагдана. Ямар ч гэсэн манай хотын төв талбай бол энэ баярын өдрөд бол битүү арга хэмжээтэй байхаар бид ингэ төлөвлөж байгаа. Нэгдүгээрт нь хоёрдугаарт нь хот бол ер нь бол жилийн жилд энэ наадмыг сайжруулахын төлөө одоо баггүй хэмжээний хөрөнгийг улсын төсвөөс гадна хийдэг. Саяын шадар сайдын хэлдэг төсөв бол голцоо үйл ажиллагааны төсөв байгаа. А гол хөрөнгө оруулалтын асуудлууд бол хот өөрөө шийдэж байгаа. Энэ жил бид нар бол хүйдлээ одогдоход 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Хотын одоо иргэдийн төлөвлөгч зурлаар батлагдсан.
За энэний дагуу бол бид нар бол одоо цахилгаан автобус явдаг. Тэр автобусыг 15-ыг нэмж оруулна. 3000 сандал одоо нэг наадмын юу яадаг сандал нэмж тавина. За тэгээд 2 одоо газар бол автомашины зогсоолыг нэмнэ. За дээр нь бол одоо ус худаг тэр одоо бизнес газрууд эдний одоо найдвартай ажил хангах ийм захиргааны хангамжийг дээшүүлэх шилэн кабель интернетийн үйлчлэгийг сайжруулах гэдэг маш олон төрлийн ажлыг бол төлөвлөсөн байгаа. Одоо эхнээс энэ ажлууд бол явагдаад эхэлж байгаа. Тэгэхээр саяын шадар сайдын хэлсэн дээр сая өнөөдөр чинь бид нар засгийн газрын хуралдаан дээр бас асуудал яригдж байгаа. Монгол наадам дээр бид нар бол дандаа улсын төсвийн гар харсан ийм байргүй байгаа юм. Ер нь бол одоо тэгэхээр дараа жилээс одоо 3 дахь жилдээ жишээлбэл Toyota гэж одоо Японы машины компани Toyota компани ч одоо Land Cruiser 200-а манай төрүүлсэн бүхэд бэлгэлж байгаа шүү дээ. Нодлонгоос бол Samsung, оюу толгой гэсэн компаниуд бас оролцож эхэлж байгаа. За баярлалаа. Тэгэхээр мандах цэцэг захирлаас бас жоохон хүнд асуулт асууж иж магадгүй. За мэдээж хэрэг Монгол наадмын үеэр жуулчдын тоо маань ихсдэг. За Монголд бол зундаа үзэх юмны хамгийн том үйл явдлууд нэг бол наадам байдаг. Аль жуулчлалын компаниуд маань наадмаар одоо бүтээгдэхүүн болгож өнгөрсөн жилийн IDB дээр ч юм уу маш сайн сурчлагаагаа хийдэг байгаа. Тэгэхээр яг жуулчд маань бас Монголд ирээд буцахтаа тийм ч таатай сэтгэлдээ буцдаггүй болов уу гэсэн сэтгэлдлүүд бол одоо ингээд олон одоо Байкалын сонин Huffington Post гэдэг зарим нэг AFP эднэр дээр бас зарим нэг гарч ин л да. Мэдээж хэрэг бүгд биш байх. Зарим нь бол нэг таалт үзсэн жуулчдын сэтгэл өндөр буцдаг байх гэж найдаж байна. Тэгэхээр жуулчдын болын яг нэвтрүүлгийн ихэнд гарсан сурвалжлага дээр гарсан саналыг бас хүмүүс Twitter дээр хэлж байна. Нээлтийн одоо билетийг онлайнаар борлуулж бас болдоггүй мүү? Жуулчны компаниуд бас наадмын үйл ажиллагааг жуулч ирсэн зочдоо оруулах тэр боломжийг яаж аюулгүй таатай одоо байдлаар хангах вэ гэдэг асуулт бас орж ирж байна л да. Энэ дээр гадаадын яамнаас энэ жил одоо жишээлбэл Асамын зочдоо чухалчилж үзвэл ирсэн жуулчд маань бас хохирох магадaltaй шүү дээ, тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө яг наадмын ерөнхий агуулга тухайн жилийн одоо наадмыг ямар байдлаар үзүүлэх үү гэдгийг одоо тодорхойлдог байгууллагууд нь манай хот байна. Зохион байгуулдаг нь одоо наадмын комисс байна. Соёл урлагийн асуудлыг хариуцдаг нь манай урлагийн зөвлөлийн байгууллага. Тэгэхээр гадаад хэргийн яамны зүгээс ирсэн зочдод одоо зориулж хөтөлбөр хийх, тэр зочдод одоо зочдыг нээлт хаац үлдсэх одоо билетийн асуудал бол манай дээр байдаггүй. Энэ асуудал бол тэр чигээрээ хот дээр байгаа. Бидний зүгээс яг анхаарч үзэж байгаа асуудал гэвэл бид нар энэ наадмыг үзэх гэж одоо ирэх жуулчдыг бид нар ер нь яг өөрийнхөө улс орондоо байхад нь бид нар гадаад сурталчилгаагаараа дамжуулж наадмаа яаж сурталчлах ёстой юм. Тэрэн дээр бид нар илүү төлөвлөгөө анхаарч ажилладаг байгаа. Тэгэхээр энэ оны эхэнд бид нар Монгол улсын гадаад сурталчлах хөтөлбөр мөн дэлхийн монголчууд хөтөлбөрийг засгийн газраар батлуулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд ер нь бидний одоо гол зорж байгаа асуудал гэх юм бол ер нь энэ бид нар өөрсдийн түүх, соёл, өв уламжлалаа дэлхийн нийтэд яаж сурталчлан таниулах ёстой юм. Энэ одоо ялангуяа гадаадд байгаа энэ олон одоо мянган хүүхдүүдэд энэ түүхээ, өв соёлоо, ёс заншлаа алдахгүй байхад нь бидний зүгээс төрийн зүгээс юу их ёстой гэдэг асуудал дээр ерөнхийдөө энэ хоёр хөтөлбөрийн маань гол агуулга юм байна. Тэгэхээр бид нар яхаа өнгөрсөн жил хэлийн чандад байгаа монголчуудын холбоотой дунд миний Монгол наадам гэдэг уралдаан зарласан. Тэгэхээр энэ уралдааны маань гол агуулга нөх юм бол наадмаараа дамжуулан Монгол ёс заншлаа хэрхэн одоо гадны иргэдэд яаж сурталчлах вэ? Мөн ёс заншлаа одоо Монгол хүүхдүүдэд яаж өвлөөж таниулах вэ гэдэг асуудал дээр илүү анхаарч эргээд бас бид нар энэ наадмаа бас дүгнж шалгаруулалтаа хийсэн байгаа. За наадам хэрхэн хараахан болох болоогүй байгаа боловч бид Монгол наадмынхаа талаар ярилцж байна. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг хэсэг хугацааны сурчлагын дараа эргээд хилцүүлэгдээ орцгоё. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань даваа гарагийн хүч тун удахгүй Монгол төмний маань хамгийн том баяруудын нэг наадмынхаа талаар зохион байгуулдаг болон судлаач эрдэмтдтэйгээ ярилцж байна. Тэгэхээр урлагийн зөвлөлийн төлөөлөл өнөөдөр байгаа болохоор тэгэл захирлаас сонирхолтой юм асууя гэж бодлоо. Наадмын нээлт хаалтыг бол хамгийн их хүмүүс сэтгэл санаа одоо сэтгэлээ хуваалцдаг одоо тэр тусмаа одоо онлайн орчинд бол сайхан боллоо, муухай боллоо, хүн болгон таалагдах албагүй ч байж магадгүй. За гадныхны нүдээр бас яаж харагддаг нэг сайн. Тэгэхээр яг энэ найруулгын хувьд бол энэ том
одоо баярыг найруулна гэдэг бол том хариуцлага. Бас найруулагч нараас энэ 7 хоногт өрсөн. За зарим нэг нь бол за одоо яг ажиллаараа үзүүлнэ. Ирээд би одоо ярьж хүлээлт үүсгэмээр байна гэдэг хариултыг өгсөн мөн. Тэгэхээр яг наадмын нээлтийг яг урлаг судлаач талаас нь ер нь ямар үйл зүгээр гэж та боддог вэ? Яг таны хувийн сэтгэлийг асууж байгаа. Тий яг уу жил болгоны наадмын нээлтийг яг таны хэлснээр бол хүн болгон шүүмжилдэг л дээ. Яг тэгвэл тэр чинь тухайн одоо найруулагчийн үзэл бодол тэр хүний сэтгэл зүрх шингэсэн асар их хөдөлмөрийн үр дүнд бий болж байгаа томоохон хэмжээний арга хэмжээ шүү дээ. Тэрийг бол юм хийгээгүй хүмүүс бол шүүмжлэх маш амархан. Юм хийдэг хүмүүсийн хувьд бол тэрний ард гарна гэдэг бол том маш даваа байхгүй юу. Тийм болохоор ер нь бол урлагийн зөвлөлийн хувьд юу гэж хардаг гэхээр мэдээж наадам бол одоо уламжлалт төв соёл болон одоо 93 наадмынхаа шинж чанарыг хамарсан байж болно тий. Гэхдээ наадмын нээлт өөрөө тийм цомхон бөгөө цогц байвал зүгээр ах гэж би бол хувьдаа боддог. За тухайн он жилдээ одоо онцгой тохиолсон хүнийг жишээлбэл одоо нэг дуугаар тэгээд тэр тухайн одоо он жилдээ одоо шалгарсан нэг бүжгийн хамтлагийг нэг сайхан бүжгээр одоо ийм цогц болохын үүднээс бол ийм цомхон болгох бас шийдлүүд бас байж болмоор тийм нүсэр том одоо тайзны нөгөө тоглолт биш. Цогц бөгөөд чамин бяцхан бөгөөд одоо агуулга нь одоо хүчтэй гэдэг юм уу? Тийм байвал илүү надад сонирхолтой санагддаг. Ер нь бол. Тэгэхээр Наранбаатар найруулагч яг энэ жилийн наадмыг найруулах болсон гэдэг мэдээлэл гарснаас хойш бас манай хэвлэл мэдээллүүдээр UB Цэг Лайф шинэ сэтгүүлдээр бас Наранбаатар найруулагчаас хүлээж байгаа 10 зүйл бити хийгээсэй гэж бодож байгаа 10 зүйл их мэдчлэн сонирхолтой нийтлэлүүд гарсан байсан. Тэгэхээр нээлт сайхан болохоор монголчууд маань бас нэг уужраа за нээлт сайхан боллоо одоо бөхөө үзье ч гэдэг юм уу. Тэгэхээр бас хүн болгоны сэтгэл зүйд нөлөөлдөг том урлагийн том арга хэмжээ үүдэг. Тэгэхээр бас таны хувийн бодол бас сонирхолтой байлаа. Тэгэхээр эргээд Twitter дээр орж ирсэн асуултаа бас гэрэл чулуун дараагаас тодруулчвал энэ жил одоо технологиг ашиглаад бид нэр тасалбар борлуулахыг арай илүү хүртээмжтэй байдлаар шийдэх боломжтой юм. Мэдээж хэрэг шагийн билет гарч ирдэг. За жуулчны компаниуд бөөнөр нь урдчилж авдаг ч гэх юм уу. Тиймэрхүү зүйлүүдийг зогсоох тийм арга бодож байгаа. Жилийн жилд наадмын комиссийн хамгийн их шүүмжлүүлдэг асуудал бол энэ билетийн асуудал байдаг. Билетийн хүртээмжийн асуудал. Тэгэхээр манай үзэгч сайн одоо бас тоо хэлэх ёстой. Манай юу чин төв зөнгөлөх стадион хүрээ одоо стадион бол 18 секстэй 13200 одоо судалтай юм. Бүгдийг шахаад тавихад бол дээр нь жоос нэмэлт дээр тавьдаг бид нар. За ингээд энэ үеэр бол наадмын үеэр бол нодон жилийн байдлаар бол 15-аас 16 мянган жуулчин зөвхөн энд зорж ирж байгаа. Бид нар тэгэхээр зэрэг бол 2500-аас 3000-ын бол жуулчин төхөөс өөр арга байдаг. Ягаад гэвэл тэр хүмүүс ирсэн байдаг. Ингээд үлдсэн асуудал дээр нь энэ бол төр ёсны баяр төрийн юу учраас зочид ихтэй байдаг. Бүх одоо гадаад дотоод элчин сайднаар тэгэл ирсэн зочин мочиг ингээд төрийн хэрэгцээнд бас тодорхой авдаг. Ингэсээр байгаа бид нар бол одоо нэг 9000 орчмыг зардаг байхгүй юу. Тэгээ энэ зардаг асуудыг онлайнаар хийх тухайн асуудлыг бол бид энийг хийхэд ямар ч юу байхгүй. Асуудал бол байхгүй. Техникийн хувьд бол. Зүгээр ямар асуудал байдаг вөхөө зэрэг бол одоо шаглаад явж. Нэг хүн онлайн дээр хэрвээ 1-2-2-оор тавиад ингээд явах юм бол нэг хүнд 2-оос илүү өгөхгүй ч гэдэг. Ингээд зэрэг бол нөгөө нэг юу шин таарч өгөхгүй байхгүй. Бид нар бол одоо хэл механик аргаар цуглуулж байгаа тасбар өгөө тэгээд нэг гарт 2-оос илүү өгөхгүй 4-өөс илүү өгөхгүй гэдэг ингээд явчихдаг байхгүй. Тэр маань тэгээ одоо цагдаагийн хяналтад эдтэй хийгээ явдаг. Гэхдээ харамсалтай маргааш нь шагнанд билет гараад ирдэг байхгүй. Тэгэхээр зэрэг бидний хувьд бол одоо шадар сайн мэдж байгаа бид нар билетийнхаа үнийг өсгөчмөр байдаг юм л да. Тэгээ өсгөж болдог. Ягаад гэвэл энэ одоо баяр монголчуудын ганц юм сайхан баярын өдөр ягаад та нар өсгөх гэж байгаа. Энэ бол бизнес биш гэдэг ингээд ерөнхийдөө бол манай дарга нь зөвшөөрдөг юм л да. Тэгээ ийм хоёр галын донд л одоо бид нар явдаг. Ер нь бол одоо шинэ стадионтой болох Бахтамжаа дээрсүүлэх ийм том зорилт бол байгаа. Энэ талаараа зураг төсөл бол хийгдсэн. Ингээд явж. За баярлалаа. Тэгэхээр ахтамжид орж байгаагаас болохоор арай өөр түрүүн бас галуудрах дараагаас асуусан асуултыг асуумаар байна. Яг энэ түүхэн хувирлынхаа явцад энэ хүү манай үндэсний баяр наадам маань өөрчлөгдөж байгаа. Одоо цаг үетэйгээ нийцэж одоо хурдан морины уралдаан болон бүхий барилдаан дээр бол мэдээж хэрэг бас шүүмжлэх юмнууд гарч ирдэг. Илүү спорт тал руугаа. Гэхдээ яг спорт гэхээр нутгийн зөвлөлүүд гээд
өөр зүйлүүд орж ирээд яг спорт биш юм шиг яг ийм өөр хувирлууд таны хувьд ажиглагддаг. Уржигдэр бас би гэртээ эмээгээсээ асууж илээ. Таныг баг байхад наадам ямар байсан? Одоо өөрчлөгдсөн үү гэхэд ер нь айдсын даваа хүү 7 удаа л гэж өөрчлөгдсөн үү гэхээс бол нэг их өөрчлөгдөөгүй гэдгийг надад хуваалцаж ирсэн. Тэгэхээр энэ баяр маань өөрөө хувраад явдаг гадны орнууд одоо Рио де Жанейро гэхэд одоо карнавалаа илүү жуулчдад тааруулаад илүү олон нийт рүү чиглүүлсэн ч юм уу уламжлалаа өөрчлөөд явдаг тийм хандлагууд ажиглагддаг л да. Тэгэхээр бол ийм л да бидний үндэсний баяр наадам учраас бол энэ үндэсний уламжлалаа соёлоо нэг талаас бол бид хадгалж явах ёстой. Нөгөө талаас бол нөхцөл байдалдаа бол бас тооцоолж тухайн нөхцөл байдлыг энд харгалзан үзэх ёстой. Ингээд жишээлбэл юу байна гэвэл бид хуучин Монгол өх бол одоо ингэж барилдаж байхад бол цаг хугацааны үед бол хязгаар бол тогтоодгүй. Гичнээн хугацаа хүлээгээ зарим нь бол 2 өдөр бол дамждаг байлаа шүү дээ. Юунаас зайлшгахын тулд гадны зочид бол зөндөө ирээд байгаа. Яг вэ гэвэл ондоо одоо хамгийн цаг хугацаа тогтоогоод тэгээд яг вэ гэвэл баримлдаг байх жишээтэй. Ийм одоо яг вэ гэвэл энэ бол цаг үеийнхаа нөхцөл байдлыг тусгаж байгаа асуудал нөгөө талаас үндэснийхээ уламжлалыг бол бас хадгалж байгаа. Тэгээд хуучин болвол яг вэ гэвэл жишээлбэл мөрийг бол уралдуулахад эхлээд хаваачиж тодорхой хаалт маалт байхгүй ерөнхийдөө яг вэ гэвэл уралдуулдаг байсан ийм нөхцөлд бол зарим нь бол бас янз бүрийн булхаа тохиолддог, үүнээс олж маргаан үүсдэг. Үүнийг гаргуулахын тулд бол орчин үеийн бол дэвшилт даргуудыг бол хэрэгжилж байгаа. Энэ бол яг вэ гэвэл наадмаа бол өшөө илүү төгөлдржүүлэх, сайжруулах энэ үднээс авч хэрэгжилж байгаа арга хэмжээ байх гэж би бодож байгаа. Ийм арга хэмжээ бол байнга явагдаж явах ёстой. Нэг талаас бол нөхцөл байдал бол өөрчлөгдөж байдаг. Нөгөө талаас бид уламжлалт соёл энэ уламжлалаа бол хадгалж явах ёстой. Энэ хоёрын хоорондын зохицоог зөв зохистой хангана гэдэг бол бас нэрийн асуудал. Үүнийг бол яг гэвэл бас судлаачд байх ёстой. Энэ асуудлыг судлаж, энэ талаар бол судалгаа шинжилгээний ажил хийж ялангуяа одоо бид Монгол векилэг чинь юу байна гэвэл суумад аваачаал бидний Монгол өхийн янз бүрийн приемуудыг бол ашиглаад байна шүү дээ. Тэгвэл яг хөө Монгол өгчүүд бол бас гадны тийм аргуудыг бол бас ашигладаг. Энийг бас үгүйсэхгүй. За баярлалаа. Тэгэхээр Галбадрах дараагаас бас их сонирхож үзэхэд одоо мандах цэцэг захирал хэлж байсан. За яг залуу оюутан байхдаа бол наадмаа нэг хэсэг одоо сонирхгүй ч гэдэм юм уу. Тэгэхээр залуучууд маань наадам бас наадмынхаа утга учирыг илүү бага ойлгож байгаа. Сүүлийн хэдэн жил би яг залуучуудад өөрөө төлөөлөд ярихад одоо сүүлийн хэдэн жил Дээлтэй Монгол наадам гэдэг наадмаараа Монгол дээлээ өмсдөг гэж гойдог тэр хөдөлгөөн одоо эргэж ёслол уламжлалаа сэргээх энэ хандлага бол нэмэгдэж байна. Тэгэхээр залуучууд маань наадмаа бас арай бага сонирхоод байна уу гэсэн тийм санаа зовнил танд байдаг уу? Наадам олон жил ажиллаж байгаа нь үү? Монгол наадмыг сонирхч одоо Монгол наадмыг сонирхгүй гэсэн юм байхгүй л дээ. Ер нь л бол. Тэгвэл хэн ямар хэмжээнд одоо тэрийг ойлгож байна, үндэснийхээ соёлыг өвлжсөн, уламжилсан энэ байдлаараас шалтгаалж байгаа. Зүгээр миний хувьд хурдан мөрний уралдаан гэх юм манай уяачтын одоо залуучч байна. Монголын 60 гаруй мянган одоо уяачт одоо мордон уралдуулах хүсэлтэй. Одоо сум аймаг тэгээд одоо улсын наадмуудад тийм ээ. Хэний мөр ямар байна одоо яаж өөрөө мөрөө сайснаас шалтгаалаад ирж уралдаж байгаа. Энэ бол одоо хуугийн асуудал учраас хаана уралдах тэдний асуудал. Зүгээр Монгол уяачтын хувьд бол тэр дээлтэйгэн ерөөсөө ёсчудгаараа явж байгаа гэж ойлгодог. Зүгээр улсууд шүүмжилттэй ханддаг. Дээр үед мордоо хөтлөөд ирдгээс одоо машинаар ачаад ирлээ гэж. Энэ ч мөн нийгмийн хөгжил дэвшилттэй одоо холбоотой асуудалтай саяын одоо яриатай адилхан тийм ээ. Тийм учраас энийг бол одоо бид хорж идэр одоо яах тийм боломж бол байхгүй. Сүүлийн үед бас нэг одоо гараад байгаа нэг юм хөгтэн дэр энэ дээр энэ бол зөвхөн одоо хурдан мөрний салбар хорооны ихний одоо сэтгэлийг зовоодаг асуудал биш. Ерөөсөө Монгол уяачдын Монголын одоо ард түмний сэтгэлд одоо зовниж явдаг энэ Монгол мордоос эрлиз мордыг ялгаж оролдуулах тухай асуудал. Энийг ийм асуудлыг хөндөгдөөд энэ хэдэн жил болж байна.
Энийг одоо зөвлөх хөстэй байлгахын тулд энийг одоо ингээд ялгаж уралдуулаад эхэлсэн. Энэ бол уяачтын саналаар ингэсэн. А гэтэл Монголын морин спорт уяачтын холбоо 2013 оны 6 дугаар их хурлаад сэрвэний өндрийг үндсэн үзүүлэлт болгож одоо уралдуулнаа. Зүйтэйгээ тогтоол гаргацсан. Энийг үндслээр хөтөлбөрийн сэдвийн аж ахуйн яамны зөвлөмжийн үндсэн дээр бас нэг журам морхуу тийм нэг зөвлөмж хүрээд ирсэн. Энийг манай салбар хороо авчиад үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороондоо өгөөд нэг журам гаргацсан. Энэгээр л одоо бид нар баримтлаад уралдаж байгаа. Цаашдаа одоо энэ мэрэгжлийн байгууллагын төрийн захиргааны төв байгууллагын түн сэдвийн аж ахуйн яам мэрэгжлийнхэн байгууллагад энийг нэг тийш нь болгоул одоо бас зөв зүйтэй юм болох юм. За баярлалаа. Тэгэхээр наадам гэдэг сэдвээр нэвтрүүлэг хилцүүлэг хийнэ гэхээр Монгол бүх хурдан морины уралдаан гэдэг бол өөрөө баг тусдаа одоо хичнээн цагаар баг ярилцахаар тийм шинжлэх ухаан одоо хүмүүс сонирхогчдын тоон одоо Монгол дээр хэдэн 100 мянгаараа тоологддог спортууд байгаа. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань товчхон зар сурталчилгааны дараа эргээд үргэлжлэнэ. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань даваагаргийн үж Монгол наадмынхаа талаар ярилцж байна. Тэгэхээр Оюнбаатар сайдаас сонирхмоор байгаа зүйл маань бас онлайн хэрэглэгчд маань наадмаар яаж баярладаг вэ гэдэг асуултанд ихэвчлэн зурагтаар үзэж баярладаг гэсэн байна. За хүйдлэн уддаг руу хамгийн бага хүн явдаг гэж онлайн хариулсан боловч түрүүн гэрэлжүүлүүн дараа бас нэвтрүүлэг эхлэхийн өмнө 100 мянган хүн соёлын насан дээр очдог гэдэг бас тоо мэдээллийг өгч байна. Тэгэхээр бүх зүйл бас интернет санал суулгаар бодит байдал харагдахгүй л дээ. Тэгэхээр Оюнбаатар сайдаас сонирхмоор байгаа зүйл маань түүхэндээ энэ бол төрийн баяр наадам байж ирээ. За бид 2003 оноос хойш бол их баяр наадмын тухай хуулиа батлаад төрийн оролцоо хариуцлага нь одоо бас илүү өндөр болж ирсэн байдаг юм байна. Тэгэхээр дийлэнх иргэд маань бас гэртээ телевизээрээ үздэг болохоор энэ жил бас цэгэрлэгцээрээ үзэж байгаа хүмүүстэй ямар бодлого баримтлах бол өнгөрсөн жил бол бас телевизүүд маань хамтарч орж дамжуулж байсан. Тэгэхээр энэ дээр та бүхэн бодож сансан зүйл байгаа юу? Телевиз үзэгчд маань сонирн байж магадгүй. Тэгэхээр Монгол наадам бол үнэхээр ертөнцийн нэг гайхамшиг. Энэ бол Монгол хүн болгоны одоо үзэж сонирхож байгаа дуртай хамгийн сайхан баяр цэнгэл арга хэмжээ. Би бол дэлхий дахин үздэг гэж хэлнэ. Дэлхийгээр байгаа монголчууд бүгдээрээ Монгол наадмыг харж байгаа. Гадны одоо олон зуун 70 мянган зоч төлөөлөгч ирж байгаа. Монголчууд одоо 3 сая монгол хүн ихэнх нь бараг телевизээ харж болцоотой нэг наадмын талбай дээр очиж энэ одоо баяр наадмыг үзэж байгаа. Тэгэхээр энэ амарх хүрээгээрээч далай цаараач бол одоо Монгол наадам бол хосгүй зүйлээ гэж хэлэх байна. Зүгээр ер нь хүн болгон эсчонд очих одоо боломж байхгүй төв цэнгэлдэгтэй. Тэнд 10 мянган 13 мянган хүний судалтай бид 30 мянган хүний судалтай цэнгэлд хүрээлэн барих гэсэн тийм том зорилттой энэ ажлаа бас удахгүй эхлэн мэдээж бөхөн морин телевизээрээ гэртээ тухлан суугаад хоолоо хийгээд ингээд гэр бүлээрээ халуун дотн наадмаа үздэг. Ийм боломжийг хангах үүднээс манай телевизийн баяр наадмын комисстай хамтран ажиллана, нэгт хамтран ажиллана. Хамгийн сайн одоо болцоотой одоо өнгө ялгаралт бүх одоо юугаараа сайн телевизүүд маань энэ дээр бас орондоо өрсөлдөж ажиллах бах. Бид бол энэ боломжийг нь бол бүрэн дүүрэн хангаж өгөхин төлөө ажилланаа. Тийм учраас урд урдын одоо наадмаа үздэг тэр хэлбэр, тэр агуулга, тэр үйл ажиллагааны хүрээнд байх боловч бид аль болохоор үзэгч түмэнд монголчуудаа сайхан наадах сэтгэлийн бүрэн ханамж өгөхин төлөө энэ баяр наадмын одоо сэн комисс маань бүх боломжууд ажиллана гэдгийг бас энэ ташаанд хэлэх байна. Тэгэхээр бас завсарлагын үеэр бас од гэрэл захирал сонирхолтой санал хэлж байна. Одоо альва нэг баярын ёслол, карнавал, одоо үндэсний хэмжээний энэ том баярыг яг үзүр үйлчилгээнээс гадна бас хүмүүс оролцож тухайн мэдрэмжийг авах тийм сонирхолтой байдаг гадны зочид маань болон дотоодын. Тэгэхээр энэ жил одоо өнгөрсөн жил бол бас талбай дээр маш олон арга хэмжээнүүд болж байсан. Тэгэхээр энэ жил одоо насны ангилалд бас үзүр үйлчилгээ дээрээс нь яг өөрөө орж хийж таашаалах боломжтой зүйлүүдийг ер нь зохион байгуулах нийслэлийн зүгээс. Ер нь бол жилийн жилд бол тийм арга хэмжээ, тийм сайн дурынхны оролцоо бол өргөжж байгаа. Энийг би бас
онцлог хэлхийг хүсэж байна. Ягаад гэвэл одоо шил хоггүй наадыг гэдэг хөтөлбөр байна тийм ээ. Одоо манай оюутнууд бол гадаадын юунд жуулчдад яасан оюутан цагдаа гэсэн хөтөлбөр байна. Тэнд ч одоо 300 гаруй залууч бол англи хэлээр ярьдаг, гадны жуулчдад очиод юмаа үзүүлээд явдаг. За дээр нь буйны байгууллагууд наадмын үеэр янз янзын арга хэмжүүд хийдэг. Нодлонгоос бид нар бол Монгол хоолны фестивал, за хамгийн сайхан хуушур, хамгийн юу гэдэг ингээд ихэд оруулсан. Тэгээ энэ асуудлуудыг бол бид нар улам цааш нь өргөжүүлээд энэ жил бол яг одоо иргэдийнхээ оролцоог бол улам л дэлгэрүүлэх. Тэгээ дээр нь одоо иргэдийн өөрсдийнх нь сайн дурын байгууллагуудаас өөрсдийнхөө тоглолт моголтыг энэ тэндүү тавьдаг л да. Тэрийг бид нар тэгээд ерөөсө бүхэл тийм одоо санаа санаачтай дээр бол дэмжлэг үзүүлэх юм бодлоо. За баярлалаа. Тэгэхээр мандах цэцэг захирал бас гадаадад Монгол улсыг сурчлах хөтөлбөр өнгөрсөн жил батлагдаад бас гадаад хэргийн сайд маань зөөлөн бодлого гэд бас ярьж байсан санагдаж байна. Тэгэхээр мэдээж хэрэг өнгөрсөн жил IDB-д бол Монгол улсын засгийн газар оролцож ерөнхий ивент тэтгэгч орноор орж маш олон хэмжээний жуулчд ер нь энэ жил ирэх жилүүдэд ирэх тийм төлөвлөгөө байгаа. Тэгэхээр наадмаа энэ жилийн наадмыг ер нь гадаад яам засгийн газар яаж гадагшаа сурталчилж байна. Мэдээж хэрэг арилжааны компаниуд маань өөрсдийнхөө шугамар сурталчилгаагаа хийж байгаа. Тэгэхээр бидний Монгол улсын гадаад сурталчлах ерөнхийдөө бодлогын маань нэг гол хэсэг нь бас наадмаараа яаж сурталчилгаа гэдэг асуудал байна. Тэгэхээр хэлийн чандад ойролцоо орныг 100 гаруй монголчуудын холбоод үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр одоо 40 гаруй элчин сайдын яамдууд, ерөнхий консулын газрууд байна. Төдийн хэмжээний одоо өргөмжөд консулууд байна. Олон тооны соёлын элчүүд байна. Тэгэхээр бид нар энэ хүмүүсийн одоо хүчийг ашиглаад одоо Монгол наадмаа хэрхэн гадаадд сурталчлах вэ? Тэр сурталчсныхаа яриар гадаадын хүмүүс илүү олноороо Монголд ирж үзэхтэй жуулчдын тоо нэмэгдэх гэдэг ийм боломжууд харагдаж байгаа. Ер нь бол бас хамгийн гол одоо бид нар наадмаа одоо гадаадд сурталчилснаар бид нар түүх соёлоо гадны хүмүүст үнэн зөвөр мэдээлэл өгөх бас гол сууг болж харагдаж байгаа. Дөрөв академич Доржигон хэлжсэн одоо Эзэн Чингис хааны үеэс тэмдэглэгдэж ирсэн наадам гэдэг энэ арга хэмжээгээр дамжуулаад бид нар түүхээ соёлоо, ёс заншлаа гадны хүмүүст таниулах, тэр хүмүүст одоо мэдрүүлэх, сурталчлах асуудал байна. Түүнчлэн мөн гадаадд одоо амьдарч байгаа нийтдээ 150-аад мянган монгол иргэд маань энэ Монгол наадам гэдгээ тэмдэглэж түүгээрээ мөн бас гадны хүмүүст наадмаа сурталчилж яг тэр өдөр одоо өөрийнхөө Монгол бахархал гэдгээрээ бахархахаас юм боломж гардаг. Тэгэхээр бид нар наадмыг одоо гадаад сурталчлах маш олон сувгууд байна. Бид нар зорилтод нэвтрүүлгүүд хийж болж байна. Зорилтоор олон тооны сэтгүүлчид авчирж болж байна. Кино урлагаар дамжуулж байна гадаадд наадмыг сурталчилж болж байна. Мөн одоо музейнуудынхаа үзмрүүдээр дамжуулж сурталчилж болж байна. Тэгэхээр бид нар наадмаараа дамжуулж гадаадд одоо наадмаа гадаадд сурталчилснаас маш олон Монголынхоо олон зүйлүүдийг давхар сурталчилж чадна. Бид нар хоолоо сурталчилж чадна. Монголынхоо дээл одоо хувцсны соёлыг сурталчилж чадна. Түүгээрээ мөн бас одоо гадаадд байгаа иргэдийнхаа Монгол бахархлыг бас дэмжих ийм үйл ажиллагаа давхар явагдах. Тийм зүйл харагддаг. За баярлалаа. Тэгэхээр гэрэл захирлаас түрүүн бас гэрэлчлэн дараа асуусан оролцоо тал дээр ямар үйл ажиллагаанууд ер нь нэмж хийж болохоор харагдаж байна. Мэдээж хэрэг соёлын наадам дээр очисон хүмүүс бол бас зураг зурж үздэг ч юм уу, эсхий хийж үздэг тийм боломжууд байдаг гэдгийг өмнө нь танай хөтөлбөрөөс харж байсан л да. Бас нэмээд залуучууд маань наадмаасаа хөндөрж байгаа юм шиг боловч за эргээд Монгол дээл хувцаараа өмсөж одоо гангарах, за туг талбай машин дээрээ наах ч гэдэг юм уу. Үндэсний бахархал бас иргэдэг өдрүүд байгаа шүү дээ. Тэрэн дээр та ямар бодолтой байдаг вэ? Тийм, би өөрөө бол их сониуч хүн л дээ. Тэгэл юм л бол очиж хийж үзэж нөгөө таашаал авах дуртай. Тийм болохоор гадны одоо оронд аялж байгаа наадмуудад оролцож байхад бол илүү хүнлүүгээ хандсан одоо үйл ажиллагаануудыг их зохион байгуулдаг. Жишээлбэл одоо зураг зурсан ч гэсэн тэр зургаа одоо хэвлээд өөрөө аваад явах боломжтой ч юм уу те. Эсвэл одоо хувцсыг өмссөн ч зургаа ахуулаад хадгалах юм боломжтой. Ийм үйл ажиллагаанууд нь илүү одоо гадны хүмүүсийг Монголын болон бусад одоо соёл руу ингэж татдаг байх гэж би боддог. Тийм ч улмаас бол одоо стадионыг тойроод ийм одоо өртөөнүүд бий болгох одоо аялал жуулчлалын компаниар одоо дамжиж ирж байгаа жуулчдад одоо соёлын наадмын гэлтгүү зөвхөн одоо хөдөл одог дээр л одоо соёлын наадмынхан энэ өртөөг л ажилуулдаг гэлтгүү одоо стадионо тойроод бас тийм өртөөнүүдийг ажилуулах юм бүрэн боломжтой гэж бодож байгаа. Зөвхөн одоо жуулчдад биш Монгол хүмүүстэй гэр бүлээрээ бас сонирхолтой үйл ажиллагаанд оролцоод тэрийгэ
дурсгал болгоод авах бол ийм бүрэн боломж бол байгаа. Тэр нь бас эдийн засгийн бас хөшүүрэгчтэй тухайн өртөөг ажиллуулсан хүн бол бяцхан хэмжээний бас төлбөр авч шүү дээ. Тэгээд өөрийгөө бас санхүүжүүлээд зөвхөн хуушур зарах шүү дээ. Тий. Тэгэхээр дорж гойгаас би нэг сонин зүйл асуугаа. Сая бас нэвтрүүлэг хэлэхээс өмнө манай наадмын талаар гадны судлаачид бичсэн юм юу гэдэм бол гэж бас интернетээс харж байлаа. Тэгээд зарим нэг хүн судлаач антропологчид бас Монгол наадам болон монголчууд өөрсдийнхөө үнэт зүйлсийг энэ баяр ёслолоор бэхжүүлэх гэдэг бас тийм нийгмийн судалгаанууд диссертац бичсэн зүйлүүд байдаг юм байна. Тэгэхээр сая од гэрэл захирал хүн төвтэй гэж хэлж байхад бас Германы пивны фестивал ч юм уу Munich Fest дээр очиход бол хүн пив ууж үзэн таалах идэж үзэн ч гэдэг юм уу. Карнавал Бразилд очлоо гэхэд карнавалд нь оролцож үзэн нүрээ буудна гэдэг байх жишээтэй. Манайх бол мэдээж хэрэг төрт ёсны төр төвтэй энэ хүү том баяр ёслол маань бас хүмүүсийнхээ оролцоог илүү оруулж авал бид ч болохоор хүмүүнлэг арчилсан нийгэм байгуулна гэд сонгож авсан зам маань уламжлалт маань харшилдж байгаа зүйл танд ажиглагддаг байх юм ч үнэ. Тэгэхээр бол энэ 93 наадам гэдэг бол том шинжлэх ухаан. Бүх хүнд бол ямар арга мэхтэй байх вэ? Тэнийг яаж унах вэ? Энэ бол бүхлүүдийн шинжлэх ухаан. Монголын богт бол тоо томших олон арга мэх байдаг. Үүнийг бол гадныхан ч гэж судалж байгаа. Энэ арга мэхийг бол өөрийнхөө төвшөнд өөрийнхөө нөхцөлд болж ашиглах уу? Ном сум гэлэхт бол хол яаж харагдах уу? Тухайн үед бол Чингис хааны зэргүүд бол 500 м хүртэл бол хол харагдаг тийм хүмүүс байсныг төөхөн сурвалж өчгт бол тэмдэглэсэн байдаг. Тэгээ хол харуулна гэдэг бол бүхэл бүтэн шинжлэх ухаан. Тэгээ ном сумыг яаж хийх вэ? Морины оролдон гэдэг бол бас ижил. Энэ жилийн үед бол яг гэвэл ер нь Монгол судлалын асуудлаар 4 жилд нэг удаа олон улсын орол болж байдаг. Энэ жил бол яг гэвэл манай оронд бол 8 сард бол энэ хорол болно. Энд яг гэвэл Монголын төв соёлын асуудал дотор бол энэ 93 наадам энэ чиглэлээр бол судалдаг олон судлаачдын илтгэл бол авч хэлцэгдэнэ. Энэ чиглэлээр бол олон хүн иргэдийн осол зэрэг бол хамгаалсан байгаа. Жишээлбэл Баян мөнгө аврах гэлээгт бол Монгол бүхийн асуудлаар бол хамгаалсан байх жишээтэй. Гэх мэтлэн зөвхөн энэ Монголын эрдэмтэд биш гадны судлаачид бол энэ Монгол наадмыг маш нэрийн судалдаг. Бол ном сум бол зөвхөн Монголд биш олимпийн тэмцээн ч гэсэн бол оруулж байгаа. Энд бол ягаад гэвэл Монголд яаж ашиглаж байсныг судлаж тэнд яаж ашиглах вэ? Бид бол яг гэвэл орчин үеийн шинжлэх ухааны ололтыг бол өөрийнхөө үндэсний энэ наадманд үндэсний Монгол наадманд яаж ашиглах вэ? Энэ чиглэлийн асуудлууд бол тодорхой хэмжээнд бол хийгдэж байгаа. Үүнийг бол цааш улам гэмзгийлүүлэх ёстой. Лабораторийн судалгаанууд бол энд бол зайлшгүй хэрэгтэй байдаг. Ийм ч учраас бол Олимпийн хороонд бол яг гэвэл энэ чиглэлийн бас тийм тоног төхөөрөмж хэрэгслүүд судалгааны ажил бол хийгдэж байгаа. За баярлалаа. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань товч сурчлагын дараа эргэж үргэлжилнэ. Монгол телевиз даваар юуч Монгол наадмынхаа талаар ярилцж байна. Тэгэхээр гал бадрах та хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дараагаар ажилладаг болохоор бас тодруулахгүй байж болохгүй хаа. Уяач хүүхдүүдийн асуудал маань их хөндөгддөг өвлийн уралдаан. Ер нь бол унаач хүүхдүүдийн талаар. Тэгэхээр гадны олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтээр бол хүүхдийн эрсдэлд оруулж байна гэж бичиж байна. За мэдээж хэрэг энэ дээр бол хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд маань болон Монголын морин спорт сонирхдаг, морь уйдаг бүх хүмүүсийн уламжлал маань бас хүүхдийн эрхтэй зөрчилдөх ийм тохиолдлууд гарч ирдэг. Тэгэхээр энэ жилийн наадмаар болон ер нь танаа салбар хорооноос хүүхдүүдийн аюулгүй байдлыг ер нь яаж хангаж байгаа вэ? Та хэлсэн дэлхийд ганцхан байдаг 20-30 км нэг гараанаас гардаг гэд бага насны хүүхд бол унахад бол маш эрсдэлтэй уламжлалуудын маань нэг шүү дээ. За унааш хүүхдүүд морь ундаг хүүхдүүдийн асуудал бол ер нь жилийн жилд ер нь хурдан морины салбар хороо ер нь бүх нийтийн анхааралд байдаг гол асуудал. Тэгээд хүүхдээ хамгаалах тэдний аюулгүй байдлын тал дээр бол онцгой анхаарч байгаа. За энэ тал дээр хүүхдийн төлөө үндэсний газар Монголын морин спорт уяачдын холбоо хамтраад
4 жилийн өмнө одоо хурдан мөрний ундаг хүүхдүүдийн хувцас сэргэлийн стандарт гаргацсан байгаа. Энэ стандартыг одоо бид байнга мөрдүүлж ажиллаж байна. Энэ стандартыг хэрэгэлдэг улсуудын одоо бүр хэвшчихсэн болсон, хэвшдэг болсон, хэвссэн гэж хэлж болохоор байгаа. Нөгөө талаар хүүхдийн одоо гинти ослын даатгалын асуудал байна. Энийг одоо хурдан мөрний салбараараа хүүхдийн төлөө үндэсний газар хамтраад даатгалын байгууллагуудаа санал өгөөд одоо ингээд мөр бүтэх үед нь бүх улсуудыг одоо хүүхдийг даатгал бүрэн хамруулж чадж байгаа. Энэ үндсэн дээрээс хүүхдийн бол аюулгүй байдлыг хангахад бол ер нь шаардлагатай арга хэмжээний авч байна гэж хэлнэ. Энэ ч утгаараа Монгол улсын одоо төрийн наадамд сүүлийн одоо миний мэдхийн жилүүдэд хүүхдийн эндэгдэл бол гараагүй. Одоо мориноос унаж бэртэх одоо гэмтлийн асуудал бол гардаг. Манай нийслэлийн яралтай тургамжлагын төв бүхэл бүрэлдэхүүнээр тэнд ажиллана. Тэр энэ асуудлыг бол дөрвөн шуурхаа авч үзэж ингэж авч үзэж явуулж байгаа. За ер нь зүгээр энэ нэгэнт энэ хүүхдийн төлөө асуудал гэдэг дээр ингээ яриад ихтан зэрэг хүүхд жижиг насны хүүхдүүдээр мор унууллаа гэсэн яриа гардаг. Энэ бол тийм байж одоо юу аахгүй. Тэгээ том хүнээр унуулна гэдэг чинь одоо бидэнд одоо нэг санаанд буухгүй шүү дээ. Зүгээр үндэсний баяр наадмын тухай хуулинд заахтаа 7-оос дээш насны хүүхдгээ заасан. Энэ л заалтыг бид одоо нэгэнт хуулиа бариад энэ заалтаараа бид шалгаад одоо төрсний гэрчлэгээ, эрүүл мэндийн даатгалын төвтөр бүх юмараа баталгааж штэ. Ингэж баталгаажуулаад ингээд унуулж байгаа. За баярлалаа. Тэгэхээр Оюнбаатар сайдаас бас 93 наадам гэж бид бүхэн ярьж хэлэлцдэг боловч телевизээр гаргаж байгаа маань үзэгчд одоо наадамчин олон маань очиж сонирхож байгаагаар сурын харваа за яг зохион байгуулагдж байгаа талбайн жижигээс шалтгаалдаг юм уу болон шагаан харваа хоёр бас тэр их телевизээр гардаггүй одоо наадамчин олон маань очиж сонирхох үзэх боломж хомс байгаад байдаг. Тэгэхээр энэ дээрээ бас бид нэр соёл дээрээ анхаарад ийшээгээ чиглүүлсэн одоо илүү инновацлог байдлаар үзүүлэгч байдаг юм уу? Тийм арга хэмжээнүүдийг ер нь авч хэрэгжүүлэе гэж боддог. Морин спорт болон бүх сонирхогчид маань бол хүссэн үсээгүй холбооноосоо шаардаад одоо төр засгаасаа шаардаад өөрсдийнхөө үзмээр байгаа агуулга үзэн шүү дээ. Тэгэхээр зарим нэг орхигдож байгаа зүйлийг бас дорж ахтаймж маань хэллээ. BBC бас саяхан баримтат кино хийсэн байсан Монгол номын талаар гайхамшигтай хол харах боломжтой гэдэг мөн одоо нэвтлэх чадвар морин дээрээс харах байдал нь хамаагүй илүү юм а гэдгийг харуулсан тийм одоо бичлэг интернетээр нэлээх явж байсан. Тэгэхээр Монгол наадам 93 наадмаас Монгол хүн болгон түүний тэр Монгол ирэх хүн болгон хүүхэд наснасаа мор бөхтэй их ойр сур болоос жаахан зайтай явж ирсэн. За энэ бүхэн бол бас сурталчлах сурын одоо харвааны олон төрөл түүний онцлог түүний одоо ач холбогдлыг олон нийтэд сурталчлах чиглэлээр бас манай хэвлэл мэдээллийн байгууллага спортын байгууллагын үйл ажиллагаанд бас тодорхой хэмжээгээр дутагдaltaй тал байгаа бах. Энэ жилийн одоо баяр наадмын хүрээнд бол сурын харваа бүрээд сур замун халах сурын энэ харвааны үйл ажиллагааг бол телевиз олон нийтийн одоо хэвлэл мэдээлэлээр өргөн сурталчлах ийм одоо бодлогыг баримтлан хэвлэл мэдээллийнхэндээ бид одоо телевизийнхэндээ энэ талаар санал хүсэлтүүдээ бид одоо хүргэн ер нь цаашдаа бол бид 30 мянган хүний төв зингэлдэх хэрэгтэй зэрэг сурын талбай бол илүү олон үзэгчтэй байх ийм болтой зориултын стадион зингэлдэхтэй байх ийм болцоо нөхцлүүдийг бид хангахаар төлөвлөж байгаа. Ер нь одоо 93 наадмын хамгийн чухал хамгийн гол нь сурын харваа мэрэгэн оновчтой байгаа онох тэр байлдах эрвэрэ гайхуулах тэр одоо боломжийг бас сурын харваа учраас сурын харвааг бол илүүтэй сайн сурталчлах шаардлага бол тулгарч байгаа. За мэдээж шагаан харваа бол одоо манай үндэсний бас спорт болж үндэсний спортын хувьд ингээд их өргөн дэлгэр болсон багийн наадмууд байж байгаа. За энийг одоо бас залуучуудад хойч үедээ уламжлуулах энэ хүрээгийн дэлхийн ажлыг бас бодлогын хэмжээнд хийх ёстой маш соёлтой бөгөөд их одоо үүний харааны хурц төсвөр төвчээрийг одоо шатар шиг бас бий болгодог юм сайхан одоо наадам гэж ингэж бодож байгаа. Ер нь манай үндэсний баяр наадам бол
одоо зөвхөн энэ хүрээнд биш би цааш агуулга хэлбэрээр нь одоо баяж болно. Би бас нэлээд олон жил тэмээтэй хөөцөлдөж 1 саяас 200 мянган улсын тэмээг бид буцаагаад энэ 400 мянга төгрөж байгаа. Тэгээ өвлийн наадам бол Монголын өвлийн наадам, зуны наадмаас тоцохгүй бид тэмээн спортоо сан чаргатайгаа холбоод хийчих юм бол бас олон 10 мянган жуулчныг татах ийм л том арга хэмжээ болно. Тийм учраас боломжууд их бий. Тэгэлгүй байна. Бид зохион байгуулалт, бодлого, үйл ажиллагааныхаа имийг их сайн тооцох ёстой л гэж бодож байна. За баярлалаа. Тэгэлгүй яг Монгол маань өвлийн наадам болдог боловч одоо Хятадын Харбин хот жишээлбэл өвлийн аялал жуулчлалаараа бүс нутагтаа тэргүүлдэг байх жишээтэй. Тэгэхээр одоо нэвтрүүлэг маань дуусахад бас богино хугацаа үлдсэн байгаа болохоор бас гэрэлжлүүн дараагаас тодруулахаас гадна бас зарим нэг инновацлог одоо байдлаар 93 наадмаа үзүүлэх боломж ер нь ямар байд юм бол гэдгийг одоо жишээлбэл Монгол телевизийн болон Монголын телевизийн хамт олон бол морины гарааг одоо дроноор үзүүлэх те одоо GoPro яач хүүхдтэр GoPro байрлуулах гэдэг одоо гэртээ үзэж байгаа хүүхдүүдэд хамгийн одоо наадамч олондоо хамгийн гоёор үзүүлэхийн тулд бол бас энэ бүтээлч хамт олон бол жил бүр хичээж ажилладаг. Тэгэхээр одоо өнгөрсөн жил жишээлбэл зарим нэг одоо IT байгууллагууд маань хурдан морин дээр GPS тавиад одоо морины хурд, эзэн одоо зүс хэрвээ тайлбарлагчаас гадна дэлгэцэн дээр харагддаг байвал энэ маань илүү спортлуулах за бүгдээр бооцоо тавих боломжийг олон нийтэд олгох ч гэдэг юм уу. Ийм байдлаар илүү одоо наадмаа эдийн засагжуулах мөн бизнесжүүлэх гэдэг тал дээр шин сонин зүйлүүд бас туршиж үзэхэд ер нь нээлттэй. Ер нь яг нээлттэй. Бид нар бол сая гал одорхой хаасна ярьлаа. Бид нар бол морины наадмыг бол одоо морийг хажуугаар нь дагаж явдаг зам ирэх гэж байгаа шүү дээ. Тэгээ тэр зам дээр явах одоо нэгдүгээр машин дээр явах хүн одоо арай илүү мөнгө төлж авдаг тийм ээ. Ирэх дуудлага хийдэг ийм зөндөө ярьж байгаа юм байгаа. Тэр дромоос гаргах, GPS хэрэглэх. Одоо бид нодлон одоо өнгөрсөн жил бол бид нар бол интернетийн кабель, шилэн кабель бүх морныхаа нөгөө 27 км-ийнхаа турш хийцэн. Одоо бол бид нар бол тэрэн дээр бол одоо мэдээллийн технологийн сүүлийн үеийн олдуудыг ашиглахад бэлэн байгаа. Тийм учраас бол энэ талаар санаачлаг гаргахад бол бид хамтран ашиглахад бэлэн байна гэдэг хэлмээр байна. Ер нь бол хөөдлөө одох бид нар ингээл жил болгоо юм хийгээд байгаа чи юу ямар учиртай гэхээр зэрэг бол хөөдлөө одыг Монгол наадмын төв болох гэж байгаа шүү дээ. Энэ жил засгийн газар хоёр маш чухал шийдвэр гаргасан. Нэгдүгээрт нь бол тэр хөөдлөө наадам болдог 9000 газрыг бол засгийн газрын тусгай хэрэгцээнд авсан. Хоёрдугаарт нь хэсэгчсэн ерөнхий төлөвөнд баталсан. Одоо бол стадион сая шадар сайдын ярьдаг тэр зүйл. Тийм учраас одоо бид нар дараа жилээс энэ одоо хэсэгчсэн ерөнхий төлөвөөр хэрэгжүүлээд ингээд эхлээд явах юм байна. Ингээд явсаар байгаад одоо наадам бол хөөдлөө одогт ер нь бол төвлөрнөө. Энэ ер нь анхнаасаас тэнд болж исэн түүхтэй юм байл хөөдлөө одогт. Бид нар нодон жил одоо даншиг наадам нээсэн шүү дээ. Даншиг наадам сэргээс тэгээд бид нар түүхэн судалж яхад тэнд хийжсэн байл. Тэгэхээр даншиг наадмын талаар бас иргэд маань бас төөрөгдөд байдаг. Түүхэн уламжлалыг бол мэдж байгаа боловч одоо бүгчүүд маань наадамдаа сайн зодглох уу, даншигтаа зодглох уу? Яг гэвэл даншиг бас шашинтайгаа холбогдоод байдаг. Тэгэхээр энэ дээр хүрээд сам даншиг наадмыг бол нодон жил бид зориуд сэргээс. Тэгээ зориуд 8 сарын эхний 10 хоногт хийсэн. Ягаад гэхээр наадмын 7 сард наадам үзчихээд 8 сард ирсэн жуулчин бас юу ч үзэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бид нар бас ахаал ерөөс энийг зохион байгуул л да. Ягаад тийм одоо наадмын төв байгуулчаад ажилтг юм гээл. Бид нар даншиг наадам хүрээд самыг зохион байгуулсан. 500 лам одоо ном уншиж одоо мандах удлаанаар нар Чингисийн талбай дээр ном уншаад тэгээд эндээс эхлээд явсан. Маш гоё өргөндөлөөр арга хэмжээ олсон. 60 мянган хүн оролцсон. Тэгэхээр зэрэг бол бид нар бол энэ жил бол тэр даншиг наадмаа бас 8 сарын 6-7 өдрөд хийн. Энэ маань бол нэг талаасаа бол түүхэн уламжлал сэргээж байгаа, нөгөө талаасаа бол жуулчин татах бас нэг одоо том үйл явдал болж байгаа. Энэ жил улам одоо юутай болгоод бай шагналыг бид нар бол өндөр болгож байгаа. Хэрвээ одоо улсын наадамд 15 сая төгрөг авдаг бол даншигын наадамд бол 50 сая төгрөг авахаар бид нар төсөвлөсөн байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн мөнгөөр яах гэж байгаа биш. Энэ сэргээж байгаа шинэ нэмийг бол жоохон бас юу та. Тэгээд өөрөө чи хэлдэг бооцоо тавих асуудаг даншиг дээр бид нар одоо турш үзье гэдэг энэ жилийн хувьд бол яригдж байгаа. Даншигын мис гэж одоо бид нар энэ жил шалгаруулна. Одоо иргэдийн оролцоо гэдэг. Надад бол одоо өөр автоматар шалгарсан шүү дээ. Нэг эмэгтэй нэг жороо морны юм дээр Хэвлэлийн Баатараас. Тэгээд бид нар тэрийг хараад тэр зоригтын тусмжаа. Тэгээд одоо бид нар тэрийг хараад энэ жил бид нар даншигын мисээр зориуд зарлаа. Гэхдээ ингээд бас тэгээд нэг лам нарын ном хаялцах, балингийн урлагаар тэмцэлдэх. Тэгээд одоо маш олон арга хэмжүүд болсон. Хүмүүст бол сэтгэлд их хүрсэн. Бид бол энийг бол ахаад хийн.
Тэгэхээр гадаад хэргийн яам маань мэдээж хэрэг бас соёлын илж болон элчин сайдын яамдуудаараа дамжуулаад наадам олон оронд монголчууд маань зохион байгуулдаг. За гадны жуулчдад сурчлагаа хүргэж байгаа гэж хэллээ. Тэгэхээр бас Монголын зөөлөн бодлого Монгол улсыг олон улсад таниулах манай Монгол гэдэг брендийг таниулахад наадам бол маш том үүрэг нөлөөтэй том үйл явдлуудын нэг байгаа. Тэгэхээр энэ дээр бас гадны томоохон хэвлэлийн компани хэвлэл мэдээллийн байгууллагуудтай ажиллах тийм төлөвлөгөө байгаа. Асам дээр бол гадны хэвлэлтэй ажиллах ажлын хэсэг гарсан байсан. Өмнө нь Монгол улс маань CNN болон том хэвлэл мэдээллийн агентлагуудтай хамтарч ажиллаж исэн туршлага бас байдаг юм байлаа. Тэгэхээр яа харахгүй бид нар гадны одоо хүмүүст үзүүлж харуулах зүйл маш их хариунтай ард түмэн. Энэний одоо нэг гол хэсэг наадам байгаа даа. Тэгэхээр бид нар яг наадмыг одоо дээр дурдсан байгууллага хүмүүсээр дамжуулаад гадаад сурчлах боломж биднэрт бүрэн байна. Тэгэхээр бид нар саяхан Британд сууж байгаа соёлын элч маань BBC агентлагтай хамтраад Монгол одоо яг 93 наадмын бүхэн барилдааныг сурталчилсан нэвтрүүлэгт орсон. Тэгэхээр яг тэнд Британд байгаа манай залуучууд маань зодог шуудгаа өмсөөд очоод тэрийгэ тайлбарлаад наадмынхаа талаар ерөнхий мэдээлэл өгөөд одоо наадмын үеэр бид нар ийм хуйшуур хийж иддэг. Ингээд одоо хуйшуураа яг тухайн нэвтрүүлэгт оролцсон хүмүүстэй ингээд хийгээд ийм арга хэмжээ болсон. Энэ мэтчлэн бид нар бол одоо бүхэл байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байгаа. Гэхдээ биднэрт нэгдсэн бодлого хэрэгтэй байгаа. Улсаас яг төр засгаас яг нэгдсэн бодлоготойгоор зорилтод нэвтрүүлгүүдийг гадаадын одоо том агентлагуудаар хийлгэж олон нийтэд цацах шаардлагатай байгаа. Бид нар саяхан одоо Орос улманы улсын 17 сэтгүүлчийг Монгол улсад айлчлууллаа. Тэгэхээр энэ айлчлалын хүрээнд ч гэсэндээ бид нар бас яг наадмаа, ёс заншлаа, түүхээ тэр бүх хүмүүст бас танилцуулах гэж нэлээд одоо хичээсэн. Тэгэхээр зэрэг энэ мэтчлэн бид нар гадны байгууллагуудын төлөөлөгчдийг зорилготойгоор урьж авчруулах. Ялангуяа наадмын үеэр одоо олон тооны сэтгүүлчдийг урьж авчруулах, мөн гадаадын том агентлагуудаар бас яг энэ одоо наадмаас сурталчилсан нэвтрүүлгүүд хийж гадны хүмүүст үзэж харуулах. Энэ нэргээд бид нөгөө түүх, соёл, өв уламжлалаа гадны хүмүүст яг зөв зүйтэйгээр одоо таниулах, бидний түүхийг гажуудуулахгүй байх нэг одоо гарцыг л хааж байгаа. Тэгэхээр зэрэг энэ бүх зүйл дээр бид нар гадаадын яамны зүгээс одоо та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Эдгээр одоо бидрийг бас хамтран ажиллаач гэж бас өөрөх байна. Тэгэхээр манай Монгол телевизийн хувьд бол бүхий дүрсийг удаашруулж дахиж үзүүлэх ч юм уу те маргаантай асуудлыг шийдвэрлэе гэж үзэгч олон маань бас маш их талархал өнгөрсөн жилүүдэд илэрхийлж байсан. За өнгөрсөн жил за яг би өөрөө гардаад морин дээр GPS суулгах гэж бас үзсэн л те. За 2 жилийн өмнө за тэр бол яг хурдан шилэн кабель ороогүй байсан болохоор бас морь сонирхтгүй залуучууд морь сонирхтгүй одоо хотын залуучуудад хэрвээ за хэний ийм морь хэдэн километр цагийн хурдтай тэнд явж ийн гэдэг яг формула 1 шиг үзүүлэх юм бол бас шинээр морин спортыг олон нийт маань сонирхох юм болов уу гэдэг тийм оролдлогууд хийгдэж байсан. Тэгэхээр мэдээж хэрэг телевиз технологийн компаниуд маань өрсөлдөөн дундаас илүү сайхан наадмаа гэртээ суугаад үзэж байгаа хүмүүстээ үзүүлнэх гэж бодож байна. Тэгэхээр одгэрэл захирлаас сонирхоход Сумо зөвхөн одоо Монгол бүхийг одоо Монголын спортын маркетингийн агентлаг өөрчлөх гэж үзэхэд нутгийн зөвлөл бол ерөөсөө тийшээгээ одоо ойртуулахгүй ч юм уу те одоо Монгол бүх бол агенттай байж болдоггүй те одоо нутгийн ах нарын төлөөлтөгч гэдэг юм уу. Тэгэхээр хурдан морин дээр бол за тийшээ бол бүр арилжааны байдлаар нэвтрэх боломжгүй холбоод нь хүчтэй ч гэдэг юм уу. Яг энэ бол нууц биш асуудлууд байгаа. Тэгэхээр Сумогийн түүхийг за ESPN дээр сая гаргаж ирэхэд хэдэн зуун жилээр ингээд одоо дата нь орчихсон. За гадны тамирчдыг бол хизээч ялгуурлалтгүй ч гэдэг юм уу. Тэгэхээр аль болох дэлхийн нийт рүү энэ наадам үнэт зүйлээ сурталчилж чадсан нь илүү өөрсдийнхөө дархлааг үүсгээд байна уу. За энэ дээр бид нэр уламжлалтаа арай жоохон баригдаад байна уу гэж та боддог. Тийм ер нь бол зөвхөн одоо наадам дээр биш. Ер нь бол манай даяарч байгаа энэ үед бол 21-р зуунд бол монгол хүн бол орчин үеийнхээ хөл нийлүүлж ахлах бол цаг болчихсон. Мэдээж соёл урлаг, үндэсний уламжлал за тэгээд уламжлагдаж ирсэн түүх соёлоороо бахархалгүй яах вэ? Тэгтээ бол орчин үеийн хөгжлийг бол хизээч монгол хүн бол алгасахгүй. Бид нэр дэлхийтэйгээ хөл нийлүүлэн одоо алхах нь. Тийм ч учраас одоо дэлхийн наадам болохын төлөө те Монгол наадмаа гадаадд илүү сурталчилж илүү одоо эдийн засгийн хөшүүрэгтэй наадам болохын төлөө Монгол хүн болгон хичээх ёстой.
Зөвхөн одоо төр засгаас энийг одоо санхүүжүүлээл бид нэр одоо жил болгон хийдгээрээ хийгээл наадмаа идэл хуушураа үзэл байдаг одоо цаг үе бас халах цаг нь болсон гэж үзэж байна. Тэгэхээр дорж байгаагаас би энэ асуултыг маш олон хүнээс сууж байсан. Яг хариулт нь гарч ирж байгаа. Түрүүн улаан ус гэдэг бас сонирхолтой дурсамж одоо Ахмад үе маань санаад байдаг. Наадам хуушур гэдэг хоёр юм хизээ холбогдсон юм болоо дорж байгаа. Энэ дээр та бас юм мэдчихэж магадгүй зөвхөн одоо зүгээр хилц ярианаас хизээ энэ хуушур гэдэг хоол яг наадмын нэг салшгүй нэг хэсэг болчихсон юм болоо. Хуушур идчихээр л наадамлцсан юм шиг айл болгоны хийдэг хоолны сонголт бол хуушур байдаг шүү дээ тий. Таалж чадахгүй тэгэл шаарна. Тэгэхээр бол амьдралын хэрэгцээнээс үүссэн болоо. Ер нь ягаад наадах болов? Шалтгааны байна. Мод усхайг бол шууд суухгүй шүү дээ. Тэгэхээр энэ бас их сонин. Ягаад вэ гэвэл хоорондоо дайсагнаад унтаж чадахгүй бие биеэ одоо дээрэмдэж байсан ийм одоо ястан нэгтгэж нэг 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 байдалд бол оруулж том гүрэн байгуулсан Монгол. Энийгээ тэмдэглэж нэгээр хэлбэл яаж байгааг үйл эргчлөө тусгаар тогтнолоо бий болгож ийм том гүрэн байгуулснаа одоо заавал тэмдэглэж явах ёстой гэж үндэсний наадам бий болсон байх нь шүү дээ. Тэгээд энэ үед наадам болвол мэдээж бол эдээ ундаатай байна. Эдээ ундаатай. Тэгээд хуушурыг бол аваад үсэх юм бол яах вэ гэвэл энэ бол бас хуушур гэдэг нь нэрээсээ аваад үсэх юм бол бас жинхэнэ Монгол үндэснийхч бас өөр биш өөр газраас бол бид бас авч хэрэгжилж байсан ийм төвхтэй л дээ. Тэгэхээр яах вэ гэвэл энэ наадмын нөхцөлд олон тэмд хөртэмжтэй ингээд хөргөж хүн бүхэн бол үйлчилгээ арай цомхон ийм байдлаар бол үйлчилгээний нэг хэлбэр бол манайхад бол хуушур юм уу гэж. Энэ үднээс бол хүн бүхэн одоо хуушур авч хэрэглэх богино цаг хугацаагаа хожих нөгөө талаас наадмаа үзэх энэ үднээс болов уу гэж би боддгийн. Тэгэхээр гэрэлтүүлэн дарга бас зуны халуунд бас мэдээж хэрэг маха муудахгүй тул хамгийн хурдан хайраад гаргацдаг хоолны төрөл болохоор тэгээд хаан ч гэсэн суугаад идчихээн. Тэнийг заавал бол остол дээр биш босоо юм уу аль боломжийн үед бол айтайхан идээд богино хугацаанд бол ундаага уугаад явчих боломжтой. Ийм учраас бол хуушур хийсэн бол улаан усын байж л Дэлхийн онцлог байна шүү дээ. Герман пиавны баяр дээр хям ороод ирдэг. Оросууд перскин ороод ирдэг. Тэр шиг монголчуудын хувьд хуушур болвол тэр баяр наадам нийтийн цэнгэний одоо маш гол хоол нь бол тэгэхээр би бол ардын хувьслаас хойш наадмууд дээр хуушурууд илүү гарч ирсэн байж магадгүй. За баярлалаа. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань даваа гарагийн үуч тун удахгүй Монгол төмний хүн бүрийн маань хүсэн хүлээдэг дэлхийд данстай Монгол наадмынхаа зохион байгуулалт болон үүх түүх за мөн хэрхэн сайжруулж залуучуудаа болон наадамчин олонныхоо оролцоог хангасан зохион байгуулалтаагаар тэмдэглэх боломжтой вэ гэдэг тал дээр бас зохион байгуулалтын комисс болон за бас урлаг соёл судлаач нарынхаа төлөөлөлтөд ярилцлаа. Тэгэхээр бид 2-3 хоног явуулсан санал асуулгын дүн маань нэвтрүүлгийн төгсгөлд мөн хിവэрэ байна. Наадмаар гэр бүлэрээ хотоос зайдуу гардгаа гэж 41% нь хариулсан бол зурагтаар үздэгэ гэж 40% Icon-ийн мен дээр дийлэнх нэвтрүүлэг үзэж байгаа үзэгчд маань хариулсан байна. За Facebook дээр бол гэртээ зурагтаар наадмын үйл ажиллагааг үздэг гэж 4000 гаруй хүн хэлсэн бол гэр бүлээрээ хотоос зайдуу салхинд гардгаа гэж 3000 хүн санал өгсөн байна. Тэгэхээр нэвтрүүлэгтээ цуг байж санал хүсэлтэд ирүүлсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань эх 5 гарагт шинэ сэдвээр үзэгч та бүхэнтэй уулзах болно.